Самбалцсан сонсогчдоо та бүхэнд энэ удаа их орныхон нийслэл Улаанбаатар хотоос Наги Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ мэдчилж байна. За энэ удаа бид яг цаг үеийнхээ нөхцөл байдалтай тааруулаад те одоо нэгэнтээ бид нэр коронавирус гэдэг дэлхийд даяар тархаж байгаа энэ вирус маань яг ямар гаралтай хэрний халдвар төвчин яг яаж халддгийг те бас юунаас болдгийг тэгээ яаж тархдгийг яаж зогсдгийг ямар одоо жишээнүүд байдгийг те тэр талаар мэдхийг нэгдүгээр хүссэн, хоёрдугаарт маш олон хүсэлтүүд ирсний дагуу яг тийм халдвар төвчний талаарх нэгэн бас маш сонирхолтой яг миний жишээлбэл одоо яг харах үнцгийг тэр чигээр нь өөрчилж чадсан нэг гайхалтай номыг уншихад бэлэн болоод байна. За номын маань нэр болохоор Spillover буюу ерөөдөө яг утгаар нь орчуулах юм бол нэг биетээс нэг төрөл зүйл амьтнаас нөгөө төрөл зүйл амьтанд хэрхэн халдварладаг вэ гэдэг тухай ийм гэсэн гарчигтай ийм ном байгаа. Тэгээд ном маань 2013 онд хэвлэгдэн гарсан даруйд ерөөдөө New York Times-ийн бестселлер болсон. New York Times-аас тухайн жилийн шилдэг ном түүнээс гадна зөвхөн шилдэг ном биш шинжлэх ухааны төрөлдөг шилдэг ном гэдэг зүйлд нь бас шалгарсан шилдэг ном шалгарсан байгаамаа. Мөн нэгц одоо үндэснийх нь шилдэг номын жигсаалтад бас хамгийн төгсгөлд нь бас орж ирсэн ийм ном болсон байгаа. Тэгээд зохиолч байгаа хувьд нь Дэвид Кваман гэж хүн байгаа. Тэгэхээр Дэвид Кван маань Америкийн өөрөө бол ер нь сэтгүүлч хүн. Ялангуяа энэ хүн сүүлийн 20 жил яг шинжлэх ухаан ялангуяа тэр дотор халдвар төвчин хэрхэн тархдаг талаар өөрөө яг халдвар төвчин гарсан тэр голомт руу эмч нартаа те бүгднлөө хамтдаа яваад бүгднийг рекордлоод те яг тэр одоо өөрийнхөө туршлага тэрүүн дээр үндэслэж маш олон номыг бичсэн байдаг. Нийтдээ энэ хүн маань 15 номыг бичиж олон нийтэд хүргэсэн байдаг. Мөн хажуугаар нь бол одоо бид бүхний мэдих те National Geographic байна, Rolling Stone ч юм уу те New York Times-д бас хажуугаар нь мэргэжлийнхаа чиглэлээр те артиклууд бичдэг тийм хүн байх нэ. Тэгээд мөн өөрөө Oxford Yale-ийн сургуулиас төгссөн. Тэгээд ер нь бол энэ хүний одоо энэ халдвар төвчний талаарх ном маань шинжлэх ухааны одоо community буюу те одоо экспертүүдийн төвшөнд бол маш их үнэлэгдсэн. Тэгээ та бүхэн энэ номыг бас ревюг нь уншиж үзэх юм бол New York Times ч нэ томоохон сэтгүүл саннуудын ревюнуудтай үнэхээр мундаг ревютэй гайхалтай ном байж таарсан. За тэгээд түрүүнд ном маань хэлсэн 2013 онд хэвлэгдэн гарсан байгаа. Тэгээд түүнээс хойш одоо бид 7 жил өнгөрчөөд байна. Тэгээд зарим нэгэн салбарууд дээр мэдээж шинжлэх ухааны дэвшилт гарсан боловч зарим нэгэн вирус одоо тухайлбал Эбола вирус гэх мэтчлэн түүний тээгчний хэн болохыг мэтлээ одоо хүртэл бас тайлагдаагүй зүйлүүд байгаа. Тэгээд бид хоёр бас ном яг яаж бичигдсэндээ 2013 он гэхэд ямар байсан гэдэг баримтуудыг бас дуртай явуулаад тухайн үеэс хойш 7 жилийн дараа дахин Эбола вирусэд шилжүүл 2017 он 18 онд гарсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр тоонууд нь бас жоохон өөрчлөгдсөн. Тэгээд шинжлэгдсэн тоонуудыг бас шатахын хэрээр харсан байгаа. Гэхдээ бас тийм гүйцэд биш байх магадaltaй учраас хэрвээ бид нэр шин тоо харсан бол тухайн үед нь тэрийг хилээд явах болно. Шинэ баримтууд илэрсэн бол тий. За тэгээд ер нь бол яг энэ номыг уншсны дараа яг одоо коронавирус хаанаас яаж гараад байгаа юм те тэгээд тэр маань ингээд ямар процессор явдаг ч юм уу те хаанаас халдварлж үүсээд хаанаас үсэрч гараад те юугаар дамжиж хүнд хүрсэн байх ч юм уу те яг тэрийг ингээд яг процессын хувьд айгүй одоо ойлгох хэмжээнд хүрлээ те айгүй яг үнийг хэлэхэд яг халдвар төвчин гэж яг юу вэ бид нэр халдвар төвчин гарах болохоор л энэ талаар яг боддог энэ талаар айдаг боловч яг энийг бас хүн болгон ингээд зайлшгүй яг ойлгох ёстой зүйлүүд энийг гэж яг хувьдаа бол бодлоо. Тийм. Тэгээд би бас энэ ном дээр ингээд хараад бид нар бас өмнө уншижсэн номтой бас төстэй те. Тэгэл ингээл эцээ яагаад юм халдвар төвчин гараад байна гэхлээр хүмүүсийн өөрсдийнх нь хор уршиглаа юм л да. Бид нарын тухайгаа одоо дараач мөглгүүдтэй яриад байх болно.
Ташаалал хүмүүс ой модонд ойртох ч юм уу те ой модыг устгаж байгаа. Тэгэхээр ой мод дотор байсан ой мод ч юм уу газар тариалан газарт байсан бүх юмд ухааж гаргаж байгаа ч гэдэг юм уу. Тэгээд мэдхгүй байсан одоо ямар нэг вирус халдварууд гарч ирж байгаа гэх мэтчлэн эдгээр зүйлүүдийг одоо бүлгүүдэд яриад явах болно. За тэгээ хоёлаа ном руугаа одоо орохоос өмнө спонсор дурдах хэрэгтэй байгаа. Эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээ эрүүл мэндэд чанарыг эрхэмлэгч подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Think Pharma. За ном маань нийтдээ бол 9 бүлгээс бүрддэг. Энэ 9 бүлэг нь ерөнхийдөө бол та бүхний мэдих сүүлийн 20 жилд гарсан томоохон дэлхийг донслогож чадсан одоо олон мянган хүний ямиг авсан те одоо халдвар төвчнүүдийн талаар бол айгу детальчилж ярьсан байгаа. За тэгээд нэгдүгээр бүлгээс эхлээд ороо явах байлаа те. За тэгэхээр нэгдүгээр бүлэг нь pale horse буюу энэ одоо яг морьтой холбоотой нэгэн өвчний талаар байгаа. Тэгэхээр хүнээс амьтнаас хүн лүү халддаг тэр халдвар төвчнийг судлалыг нь те zoonosis гэдэг юм байна л да. Zoo гэдэг нь нөгөө зоопаркын zoo. Тэгээ zoonosis. Тэгэхээр ингээд ер нь бол ингээд сүүлийн ялангуяа 20 жил дэгдсэн тэр томоохон халдвар төвчнүүдийн ихэнх нь те одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлснээр бол ингээд 75% нь амьтнаас хүн лүү халдсан байдаг юм байна л да. Уучлаарай. За тэгээ тийм дотор жишээлбэл Эбола байна, дох байна, инфлюенса ханиадууд байна, SARS байна те одоо өнөөдөр хөлөг одоо дэлхийд даяар бас донслоод байгаа коронавирус гэх мэтчлээ. Тэгэхээр энэ эхний бүлэг маань ер нь бол яг Hendra гэдэг нэг өвчний талаар ба. Тэгэхээр Hendra гэдэг маань анх 1994 онд Австралийн Brisbane-д яг морь өвчлснөөр үүсчихсэн юм байна. Тэгэхээр энэ нь болохоор энэ үед яг яасан бэ гэхээр яг Австралид болохоор нэг морины уралдаан гэх болдог те. Яг тэр нэг Их Британаас Англиас гаралтаад нэг тэр соёлын юм уу та. Яг нэг уралдааныг нэг тийм морь драма series гэдэг нэртэй те. Тэр одоо морь маань өвдснөөс болоод те одоо маш хурдан биеийн муудаад одоо үгсэн байдаг. Тэгээ тэрнээс эзэн нь халдвар аваад те. Тэгээд өөр бас нэг ингээд халуурал яг энэ халдвар өвчнүүдийн яг нэг бүгдэнд нь баг гарч ирж байгаа нэг шинж тэмдгүүд байна л да. Тэг халуурах, бөөлжих, толгой эргэх те. Тэгээ эднэр нь буцаад эргээ бүгдээрээ нөгөө уушиг амьсгалын системтэй холбоотой те. Тэгэхээр яг тийм өвчний шинж тэмдгүүд илрээд ингээд эмнэлэг твтэй тэгээд удалгүй нас барсан байгаа юм л да. Гэтэл тэр өвчний одоо тэр нас барсан морины одоо ойр орчимд байсан бас морьдууд маань яг ингээд толгой дараалаад бүгдээрээ ингээд үхээд эхэлсэн байгаа юм л да. Тэгэхээр тэр үед ингээд энэ морь маань ингээд яг юунаас болчоо те эсвэл ямар нэгэн халдвар төвчин байгуу эсвэл ямар нэгэн одоо буруу одоо жишээлбэл хортой юм идчихв могоо атгахчгүй гэл янз бүрийн тайлбарууд ингээд явж исэн. Тэгээд явж энэ дотор ингээд юу байсан бэхээр энэ нэг вирусын гаралтай одоо халдвар төвчин байж таарсан. Тэгэхээр энийг яг тэр өвчнийг ингээд тэр вирус нь жишээлбэл анх удаага тийм вирус илрээд те урд нь илэрч байгааг урд нь хаанч харагдаж байгааг тэр вирусыг Hendra гэж нэрлсэн байгаа. Hendra гэдэг нь болохоор тухайн Brisbane яг тэр морины байсан газар юм байна л да. За тэгээд тэр Hendra вирус хамгийн гол нь тэгээд хаанаас явж яваад тэр моринд орчоо тэгээд яг тэр морь ингээд хаанаас тэр эсвэл тэгэхээр энэ дээр бид нэр ингээд юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр ингээд нөгөө одоо жишээлбэл мориноос халдсан болыг тэр морь нь яг вирус тээгчтэй тэр морь жишээлбэл одоо тэр вирусыг ингээд хүмүүс талдаасан байна гэж ойлгохдаг тий. Гэхдээ яг ингээд аваад үзэх юм бол энэ дотор ингээд одоо яг үйлчлэл явагдаад байна л да. Хамгийн эхлээд тэр вирус нь хамгийн өндөр магадлал нь юу байдаг вэ гэхээр гэмэл амтнаасаа илүүтэйгээр одоо зэрлэг амтнаас халдсан байдаг юм байна. Ямар нэгэн зэрлэг амтнд тэр яг өвчний вирусыг тээгч одоо морь ч юм уу тэжээмэл амтнд халдаад тэрнээсээ хүнлүү үсэрдэг юм байна л да. Тэгэхээр энэ Hendra вирусын хувьд ч гэсэн ямар ч ялгаагүй яг энэ вирус нь одоо зэрлэг амтнаас халдсан байх магадлалтай. Тэгээд альва нэгэн одоо ийм одоо вирусын халдвар ч юм уу одоо халдвар төвчин гарсны дараа юу болдог вэ гэхээр бид нэр анзаардгүй мэддэггүй боловч яг тэрний ард нь бол ингээд яг ингээд эмнэлгийн те
одоо яг тэр вирус судлаачд ингээд баг ингээд ажиллаж идэг юм байна л да. Тэднэр нь дараа нь ингээд вирус гарангууд дараа нь энэ вирусыг судалж үзээд яг хаанаас гаралтаа те одоо ямар зэрлэг амьтанд байх магадлалтай гэдгийг нь тогтоож байгаад тэр бүх амьтнуудаас очиж сорьц шинжилгээ авч жагаад тэр амьтанд те тэр вирусын эсрэг одоо тэр вирус илэрхнэ үгүй юу гэж шалгадаг юм байна л да. Тэгэхээр энэ Hendra вирус ингээд гарсны дараа янз бүрийн олон амьтанд одоо жишээлбэл дүн шинжилгээ янз бүрийн одоо судалгаа хийсний эцэст нь энэ юу байсан байж таарсан бэ гэхээр сарсан баг баха гэж таарсан. Тэгэхээр Австралийн яг тэр одоо тэр Brisbane бол маш их сарсан баг бахнууд яг ингээд амьдардаг байсан. Яг тэр дундаа сарсан баг бахажийн дотроо бол ингээд 1136 төрөл байдаг юм ба шүү дээ тий. Тэр их одоо хэм мэтгүүтэй. Дэлхийн нийт хөгтөн амьтны 25% нь одоо өөрөө ингээд сарсан баг баха байдаг юм байна. Тэгэхээр 4 амьтан дотны нэг нь одоо сарсан баг баха байх магадлалтай. Тэгээд тэр дотроо ингээд яг fruit bat буюу нэг яг одоо жимсний тий одоо тэр чин дотроо ингээд янз бүрийн төрлүүд байдаг тий. Тэн дотор нь яг жимс иддэг нэг тэр сарсан баг баханаас одоо гаралтай юм байна. Тэгэхээр одоо морины яадаг ч юм тэр сарсан баг баха тий одоо жишээлбэл тэр одоо үүрлцэн модны доор одоо сарсан баг бахан шээстэй ч юм уу эсвэл одоо халдвар авсан одоо навч ногоо тэр морин идэж таардаг ч юм уу те. Тэгээд тэрнээсээ болоод тэр морь өвчлөөд тэгээд буцаад эргээгээд нөгөө хүн талбарлсан эзэндээ халдварсан байдаг юм байна. Тэгэхээр тэр морины эзэн нь өөрөө бас халдварлаж насварсан байгаа те. За тэгээд яагаад заавал одоо тэр нь одоо яг морь болж тааруу гэсэн нэг асуулт гарч байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр ямар асуудал нь юу байсан бэ гэхээр морчин өөрөө одоо Австрали төвд те ирээд 200 жил болж байгаа. Гэхдээ сарсан баг бахан магадгүй тэр сарсан баг бахан тэр тээж байгаа тэр Hendra вирус маань ингээд магадгүй хэдэн сая жилийн настай те. Тэгэхээр нэгсэн тоо тэр морьтой 200 жилийн настай яг түүхэндээ аваад үзэх юм бол тэр вирусын эсрэг ч юм уу те ингээд өөрөө дархлаа тогтож амжаагүй ч юм уу те. Одоо тийм одоо яг гэхдээ яг одоо сарсан баг баха болгон яг өвчтөй байхаа албагүй. Энэ нь яг тийм нэгэн одоо тэг тохиолдол бүрдэх ёстой байдаг юм байна л та. Хэрвээ яг ямар нэгэн тэр өвчин ингээд халбарлах юм бол яг тэр тохиолдол нь яг энэ дотор яг энэ тэр төрлийн сарсан баг баха яг нэг морин дээр очиж одоо таардаг ч юм уу яг тэр бараг л одоо санамсаргүй тийм тохиолдлоос ингээд одоо болж тэр өвчин буцаад ингээд яг хүн талбарлалт юм байна л да. Тэрнээс биш одоо бүх сарсан баг баха жишээлбэл халдварлуулахгүй одоо тэр нь жишээлбэл яг одоо сарсан баг бахан шийстэй одоо юмэгтэй моридлээ халдварлах албагүй гэдэг юм байна. Тэгэхээр ер нь ингээд халдварт өвчин дэлхийд даяар ингээд маш их гараад байна. Түрүүн бас тэгшээ түрүүн нэг ихэнд нь дурдлаа л та тий. Яг үннийг хэлэхэд энэний ард нь ингээд явж энэ халдварт өвчнүүд яагаад сүүлд ингээд одоо жишээлбэл ингээд сүүлийн үед тий сүүлийн 20 жил ингээд шил дараалан гараад байна тий. Тэгэхээр энэний ард нь ингээд яг одоо экологоор нь ингээд аваад үзэх юм бол те яг ингээд хүмүүсийн өөрсдийнхэн байгальтайгаа буруу харьцснаас те зэрлэг амьтдыг одоо байдаг газрыг нь одоо жишээлбэл хөөн тууч те тэнд нь одоо жишээлбэл юу гэдэм одоо хот бариад ч юм уу эсвэл янз бүрийн газар тариаланд ашиглаад ч юм уу те тэгснээс болж буцаад эргээгээд байгальтаа буруу харьцснаас болж ингээд одоо жишээлбэл хүрх ёсгүй тэр амьтанд л хүрээд ч юм уу тэр ойртдгүй амьтанд л ойрцноос болж ингэж халдварт өвчнөд хүнд ингээд халдварлах одоо магадлалыг нь ихсгдэг юм байна л та. За тэгэхээр мэдээж ихтэй өвчнүүд ингээд ялангуяа тэр амьтнаас хүнд халдж байгаа бас мөн одоо бүх өвчин чинь амьтнаас хүнд халдахгүй шүү дээ. Гэхдээ яг хуу нийт өвчтүүдийн нийт одоо жишээлбэл ингээд сүүлийн одоо хүн төрөлхтний түүхэнд гарсан халдварт өвчнүүдийг ингээд аваад үзэхээр 60 гаруй хувь нь амьтнаас те хүн талбарладаг. Тэрэн дотроо бүр яг 70% нь болохоор яг зэрлэг амьтнаас халдварсан байдаг юм байна. Гэхдээ бас ингээд хүн одоо амьтнаас те одоо жишээлбэл хүнд өөрийнх нь байдаг маш олон төрлийн өвчнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэрийн бас дэгдэл тархалтыг ингээд аваад үзэх юм бол жишээлбэл одоо бидний одоо магадгүйс ингээд сүүлийн одоо 15 жил 10 жилийн өмнө Монголд байдаг байсан одоо салхин цэцэг гэдэг нэг өвчин байна да тий smallpox гэх тий. Тэр маань болохоор яг амьтнаас хүнд халдварладаг зөвхөн хүнд байдаг өвчин юм байна. Тэгэхээр гэхдээ 1980 одоо оны үед тий 80-аад оны төгсгөлөөр бол ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол салхин цэцгийг бол баг ингээд одоо eradicate буюу тий ингээд
огт одоо тэр чигээр нь ингээд алга болгож одоо эсвэл тэр чигээр нь ингээд бид нар хүн хөдөлгөлтөнд давж чадсан байдаг юм байна. Тэгэхээр ингээд ерөнхийдөө ингээд тухайн тим өвчнүүдийг тий одоо амтнаас халдварсан эсвэл хүний өөрийнх нь өвчнүүдийг ингээд харьцуулаад үзэх юм бол бидний сүүлийн жишээлбэл 30 жил тий алга болгож ингээд ор үнцээр нь устгаж чадсан өвчнүүдийн хинхэн дандаа зөвхөн хүнд байдаг тэр өвчнүүд юм байна л да. Яагаад гэх юм бол хүнд л халдвардаг учраас бид нар өөрсдөө контролдож чаддаг. Амтнаас хүнд халдвардаг өвчнүүдийг бид нэр хүмүүс өөрсдөө тий контролдож чаддаг. Яагаад гэх юм бол ямар тэр нь одоо маш олон төрлийн амтнд байх нэгдүгээр боломжтой. Хоёрдугаар тэр бүх амтнуудыг бүгднгийн тэр чигээр нь устгаж ээж ч юм уу тий. Жишээлбэл огт ор унцаар нь сүйтгэж одоо алга болгож чадах нь шүү дээ. Тэгэхээр тэр магадлал нь өөрөө байгаль дээр бол маш одоо бараг боломжгүй шахам зүйлтэй. Тийм учраас энэ хоёрын хооронд бас нэг тийм ялгаа байдаг юм байна. За дараагийн бүлэгт нь ерөнхийдөө бол Эбола вирусын тухай ярина. Тэгээд та бүхэн хамгийн сүүлд санаж байгаагаар бол ерөнхийдөө 2017 оны үед 17-оос 18 онд баруун Африкийн орнуудад гарсан Эбола вирусыг танд санаж байгаа. Энэхүү Эбола вирусныг хаанаас үүссэн дөнгөж саяхан гараад байгаа шинэхэн вирус юм уу гэдэг тухай ер нь тайлбарлах болно. За тэгээ Эбола вирусын хамгийн анхны хүнд мэдэгдэж байгаа одоо бидэнд бүртгэж авсан хамгийн анхны одоо шинж өвчтнүүд маань 1978 онд Габон улсаас үүсчихсэн юм байна л да. 1976 онд Заны ясан улс тэ Ivory Coast-д хамгийн анх гарчсан юм байна. Тэгэхээр нэлээд бас дээр үед одоо яажсэн ойролцоогоор 40 жилийн настай ерөнхийдөө ийм Эбола вирус байгаа гэсэн хэдий боловч одоо хүртэл яг шинжлэх ухааны үүднээс нь яг шинжлэх ухаанчид маань энэхүү Эбола вирус нь яг хаанаас гаралтай хэн тээгчийн яг ямар одоо байдлаар тархдаг юм бэ гэдгийг хүртэл одоогийн байдлаар тодорхойлогддог юм байна. За тэгээд хамгийн анх энэ Заны ясан арлын энэ улсад гарахтаа бол хэдхэн хүний амь насыг овоод жижигхэн village буюу жижигхэн тосгонд тий 9-10 дахин хүний амийг аваад ингээд үлдсэн боловч 1996 онд дахин гарахтаа энэ удаа болохоор Габон улс буюу нөгөө Заны арлаас нэлийн хол зайтай газар бүр Republic of Congo улсын хилээр ойролцоо байдаг тэрхүү нэгэн можид орших жижигхэн бас тосгон дээр гарсан байна. Энэ удаа болохоор 31 хүнийг нийтдээ өвчин дөртөөд тэгээ 21 хүн нас орсон. Өөрөөр хэлбэл нас оролтын хувь нь 68% байсан ийм маш том өвчин гарч ирсэн юм байна. Тэгээд үүнээс нь ерөөхдөө олон улсын эмч нар ч гэсэн яг Африкт очиж судалгаа хийгээд Францийнхан, Америкийнхан гэх мэтлэн хүмүүс очиж судалгаа хийсэн. Тэгээд ер нь яг газар дээр нь байдалтай танилцахад бол ерөөхдөө тухайн үед амь насаа алдсан болон өвчин нэрвдэж амьд гарсан хүмүүс маань тухайн үед горилла шимпанзигийн бичний тийм мах эзэн, сармагчны мах эзэн байсан юм байна. Тэгээд тэр сармагчт нь тухайн үед олохдоо өөртөө агнаагүй өгцөн байсан сармагчин олж ирээд эзэн байсан. Тэгээд ерөөхдөө сармагчнаас анх гаралтай юм шүү гэдэг тийм таамаг сармагчнаас тэгч гэдэг үднээс нь авч ирсэн юм байна гэж ойлгосон байна. За тэгээд энэ автор маань ерөөхдөө нэг энэхүү Эбола вирус 96 онд гарснаас хойш 4 жилийн даяар 2000 онд алдартай биологч Майк Фрей гэдэг нэг үнэтэй хамт яг энэ жангл дотор нь яваад энэ сармагчнуудыг гориллануудыг судлаа гэсэн боловч тухайн үед 20 жилийн өмнө тэр горилланууд нь ойролцоогоор 4200 горилла энэхүү яг энэ хэсгийнх нь одоо ойд байгаа гэж бичигдэжсэн бол тухайн өдөр нэгч олж хамжаагүй. Тэгээ дахин тооллого хийгээд тэр горилла бол хэдхэн 10 100-аас бага тоотой толгойтой болсон байсан. Тэгэхээр тухайн үед Эбола вирус зөвхөн хүнд биш горилла болон сармагчингийн тэр омгуудад нь төрөл зүйлүүдэд нь бол тэр чигээр нь устгасан гэдэг ийм баримтуудыг бас хэлж болохоор байгаа юм байна. За тэгээд өөрөөр хэлбэл бараг 90% гориллагийн тэр чигээр нь
алга болгосон. Тэгээд түрүүнд хэлсэн тэгээ Эбола бол зүүнээс буюу амьтнаас гаралтай өвчин байгаа. Тэг хүнд дамжсан. Тэгэхээр хүнд дамжихаар бид нэр тоо баримттай нийлдэг тэдэн хүн одоо халдварлагдлаа, тэдэн хүн насварлаа гэдэг. Харин амьтан дээр гарахаар бид нар юу ч мэддэггүй. Ой дотор ширэнгэн ойн дотор 4200 горилла сүүлийн 5 жилд алга болчиход байгаа ч хинч тэрний тухай яриаггүй, юу ч мэдэхгүй. Тэгээ хаанаас ч нөгөө нэг вирусынх нь баримтыг олох боломжгүй байдаг. Тийм учраас энэ хүн амьтнаас гаралтай юм халдвар төвчнүүд нь бол маш тэг контрол хийхэд хэцүү байдаг, баримтыг нь олоход хэцүү байдаг юм байна. За тэгээд гориллагийн хувьд яг ингээд аваад үзэхээр энэ Эбола бол хамгийн их устгалд хүргэсэн юм том өвчин. Түүнээс гадна бол хүний түрүүнд наагээд тайлбарсан те хүнд байдаг зөвхөн өвчнүүд гэж байгаа шүү дээ тий. Chicken pox ч юм уу, tuberculosis буюу тий гих мэтчлэн энэ хүнд халдварладаг өвчнүүд нь буцаагаад гориллад ч юм уу халдварладаг юм байна л да. Тэгэхээр зөвхөн амьтнаас хүнд дамжих биш, хүнээс бас амьтанд дамжиж амьтдыг бас тоо толгойг нь өргөдүүлдэг. Гэсэн хэдий бол түрүүнд хэлснээр зэрлэг амьтдын тоо толгойг бид нэр тэр болгон бүтээдэггүй. Нас орсон ч гэсэн үхсэн ч гэсэн тэр өвчний улмаас мэдэгдэггүй байгальд байгаа учраас байгальдаа ялангуяа ой модон дотор бол нөгөө амьтныхаа цогцос нь алга болоод дуусдаг учраас бид нэр яг тоо толгойг нь баримтжуулах боломжгүй байдаг юм байна. За тэгээд түрүүнд хэлсэнчлэн 40 жил хамгийн анх Эбола вирус гарснаас хойш 40 жил өнгөрөөд байгаа бол яг хэн гол эзэн вэ? Хэн яг тэрийг тараад байгаа гол эзэн вэ гэдгийг нь ямар амьтнаас үүдэлтэй вэ гэдгийг нь одоо хүртэл олж аваагүй. Ерөнхийдөө нэг таамаг байгаа нь болохоор сарсан баг баха. Сар магчин болон бичнүүдэд тараагаад тэгээд тэрнээсээ хүнд дамжд юм байна. Тэгээд цусаар дамждаг гэдгийг нь бол тодорхойлоод байгаа. За тэгээд тэрнээс бол одоо хүртэл зарим нэгэн шинжлэх ухааны шинж маргаатай байгаа юм байна. Тэгэхээр Эбола вирусын гол цөм басан амьтан тий амьтныг нь олохын тулд 1500 амьтан тий 117 төрөл зүсийн амьтан дээр судалгаа хийж тэдгээр юм чинь тухайлбал сармагчин, барсан багвахаа, холгон ногтон тэгээл нэстэнэр бүхтэй шовоо гэх мэтлэн энэ одоо могоо гэх мэтлэн амьтан дээр хийсэн боловч энэ тодорхойлогдож байгаа юм байна л да. Тэгэхээр ингээд Африкийн хувьд ингээд 1976 онд гарсан бол Европын хувьд 1994 он хамгийн анхныхаа Эбола вирусыг бас гаргаж ирсэн юм байна. Тухайн үед бол нэг Швейцар эмэгтэй Африкт ажиллаж байгаад эмч хийжсэн эмэгтэй маань Эбола вируст ажил дээрээсээ тэг халдвар аваад тэгсэн хэдий боловч ойр орчинд байсан Африкийн хүмүүс бол нас орж ижсэн бол мань хүн Швейцар руугаа төргийн тусламжийн онгоцоор нисээд тэгээд бүр яаралтай 2-7 хоног бүр хамгийн одоо өндөр технологиор эмчилгээнд орсны эцэст амиа урагсан гарсан. Тэгээд энэ бас амиа урагцсан нэг одоо тий эмчилгээгээр амиа урагцсан эсвүүд бас 1994 онд болж исэн юм байна. Тэгээд яг тоо баримтын үед дахиж ингээд нэмж хэлэх юм бол ерөөхдөө Эбола вирус маань дахин Угандад 2007 онд гарсан байгаа. Түүнээс дараа бас 2017 онд бас гарсан. Тэгээд энэхүү гарах болгондоо вирусынхаа төрөл зүйл нь бас нэлээд өөрчлөгдөж ирж байсан. Одоогийн байдлаар 5 төрлийн Эбола вирус байгаа гэж бас мэдэгдээд байгаа юм байна. Тэгэхээр вирус гэдэг маань дараач хэсэгт ярих болно. Дандаа өөрчлөгддөг ийм зүйл байгаа юм байна. За тэгэхээр Эболагийн талаар бид нар явж байгаа ойлголт авлаа тий. Тэгэхээр дараагийн бас нэг ойлголт авах хэрэгтэй өвчин маань малария гэж байгаа. Тэгэхээр одоо манайхан бол бүгдээрээ дуулсан баг. Малария бол дотроо ингээд 4 төрөл байдаг юм байна л да. Тэгэхээр тэр 4 төрөл дотроо хамгийн аюултай төрөл нь болохоор баг одоо жоох баган латин нэрнүүд гарч ирэх баг. Plasmodium falciparum. Тэгэхээр P falciparum гэж нэрлэж юм байна л да. Энэ нь нийт гардаг малариануудын те бараг 85%-ийг нь эзэлдэг те. Тэгээд ялангуяа тэр маларианаас болж нас орсон хүмүүсийн ихэнх нь энэ falciparum-аас болж нас ордог юм байна л да. Тэгэхээр энэ дотроос ялангуяа одоо Африк те Африкт их тохиолддог. Тэн дотор хамгийн одоо өртөмтгий хүмүүс нь болохоор хүүхдүүд байдаг юм байна л да. Тэгэхээр ер нь бол хүүхдүүд хамгийн их тусч одоо амиа алдах магадлал өндөртэй байдаг юм байна.
За тэгээд энэ өвчин маань яг хаанаас гаралтай одоо юм бэ? Яг энэ өвчний одоо энэ вирус өвчин гэх вэ? Вирус л та тэгээд бүгдээрээ вирусын гаралтай шүү дээ. Тэгэхээр тэр вирус маань яг ямар амтан те ямар зэрлэг амтны яг тээгч юм болоо гэдэг ингээд судлаад үзэхээр энэ дотор янз одоо хүртэл жишээлбэл 2013 10 оны үед шүү дээ те судалгаанууд нь горилла байж магадгүй гэсэн нэг судалгаа байдаг юм байна. Тэгээ яг энэ судалгаа нь одоо бүгд шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй сэтгүүл Nature тэгээ Nature гэдэг байгаль гэсэн сэтгүүл дээр яг нүүрэн дээр нь гарч ирсэн юм байна л да. Гэхдээ яг горилла нь болохоор яаж одоо энэ өвчнийг авсан бэ ч юм уу энэ вирусыг авсан бэ гэхээр их одоо магадлал нь бол нөгөө юугаар шумуулаар дамжаад тэгээ буцаад тэр хамгийн гол нь тэр нөгөө шумуул нь тэр гориллаг нөгөө шумуул хазлаа. Тэгээ тэр шумуул нь буцаад одоо гориллаг хазсны дараа хүнд очиж хазаад халдварыг нь тараасан байх магадaltaй байдаг юм байна л да. За тэрнээс гадна бас энэ одоо горилла биш те бас ондоо амьтад байж болно гэсэн одоо онолууд бас байдаг юм байна. Тэгэхээр одоо ингээд ер нь бид нэр одоо эндээс ингээд ажиглаад хахад одоо хүртэл гарч байгаа тэр малария ч юм уу энэ дотор байгаа янз бүрийн дөрвөн төрлийн малария шүү дээ. Тэгэхээр яг энэ амтнаас гаралтай яг тэр амтны нь яг бодит тээгчин гэдэг нь бас яг 100% бас яг ойлгогдсон эсвэл батлагдсан зүйлүүд бас яг биш юм байна л да. Одоо хүртэл янз бүрийн судалгаанууд байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө бас яг амьдрал дээр бодит амьдрал дээр айгүй олоход бол хэцүү зүйл юм байна л да. Ягаад гэх юм бол тэр вирус нь олон янз бүрийн төрлийн амьтдад байж байдаг. Тэгээд дээрэс нь халдсан амьтан маань те халдвар тээгч үү эсвэл халдвар дамжуулагч үү гэдгийг нь бас олж тогтооход бас тийм маш яривхтай зүйл байдаг юм байна л да. За тэгэхээр өнөөдөр одоо жишээлбэл дэгдээд байгаа тэр коронавирус тийм үү. Тэгэхээр коронавирус гэдэг маань нэрээ тэр яг коронавирус гэдэг чинь өөрөө яг тэр өвчний бол яг вирусын нэр нь бол биш шүү дээ тийм. SARS чинь өөрөө бас коронавирус байсан. Хамгийн анхны коронавирусын хүн талдуулсан тохиолдол маань 2003 онд гарч ирсэн SARS байгаа. Тэгээ өнөөдрийн дэгдэж байгаа нь болохоор бас нэг төрлийн коронавирус, SARS шиг нэг бас нэг төрлийн коронавирус гарсан гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ нь бас яг одоогоор бол бас арьсан баг баханаас гаралтай байх магадaltaй гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр бас тэр байж магадгүй бас ондоо амьтанд ч гэсэн тэр вирусыг нь тээгч байсан байж магадгүй байдаг юм байна. За тэгээд яг малариагийн одоо хамгийн сүүлд дэгдээд байгаа нэг сүүлд бас яг одоо бүрэн ойлгогддог байгаа тийм. Нэг төрөл нь болохоор Knowlesi гэдэг. P. Knowlesi. Тэгэхээр энэ нь одоо бас нэг төрлийн тийм одоо урт сүгэлтэй сармагчингаас олдсон юм байна. Тэр сармагч нь болохоор яг тэр вирусыг бол тээгч тэгээд хүнд халдварлангуудаа яг одоо өөхөх магадлал нь нас барах магадлал нь бол маш өндөр. Бас энийг одоо жишээлбэл хэрхэн эмчлэхтэй тэр одоо вакцин мэднэр ч юм уу байхгүй. Тэгээ одоогор ч гэсэн энэ бас яг сайн ойлгогдож амжаагүй те. Тэгээ бас одоо энүүгээр насварж байсан хүмүүс нь ихэнхдээ дандаа энэ Knowlesi гэдэг яг малариагийн төрлийг мэдгүйгээс болоод буруу онцлогдчихсэн, буруу эмчилэгдчихснээс бас болсон байдаг юм байна л да. Тэгэхээр одоо энэ халдвар төвчнийг ч гэсэн одоо бид нэр яг ингээд гарах болгонд нь цоошин вирусыг нь олоод те. Тэгээд тэр нөгөө вакциныг нь олтол нь чинь зөндөө олон зүйлээр явж байгаа юм л да. Тэгэхээр тэр болгоныг нь ойлгох хүртэл нь бол энэ цаг хугацаа шаарддаг. Одоо бас тэрний ард нь маш янз бүрийн амьтад байх боломжтой те. Яг ингээд бас олно гэдэг чинь маш тийм амаргүй зүйл гэдгийг яг энэ номыг уншсны дараа бол ойлголоо л доо. Тэгээд тэр дотроо яг энэ малариаг ингээд бүгдээрээ шумуулаар халддаг гэдгийг мэддэг те. Тэгэхээр тийм дотроо бас яг нэг төрлийн тийм Anopheles leukocytosis гэдэг нэг төрлийн яг шумуул яг энэ вирусыг одоо тээгт одоо халдварлж одоо дамжуулдаг юм байна л да. Тэгтэл энэ одоо жишээлбэл шумуул те одоо Азад л гэхэд 818 сая хүнийг хамарсан тэр өргөн нутагт ингээд амьдардаг те. Тэгэхээр тэр 818 сая хүн энэ одоо P. Knowlesi малариаг авах одоо магадлалтай эсвэл тэр одоо өвчнөд те одоо вирусын халдварт өвчнөд нэр өгдөх боломжтой юу гэсэн асуултанд бол энэ хүний хариулт нь болохоор yes it would буюу тэр 818 хүн те 18 сая хүн яг тэр халдварыг авах бүрэн боломжтой тийм одоо тохиолдолд одоо магадлалд амьдрдаг юм байна л да. Тэгэхээр нөгөө утгаар бас амар ч юм шиг те. За тэгээд дараагийн бүлэг нь миний бас минийх юм байна. Тэр нь Dinner at the Rat Farm буюу
rat ч одоо хулган биш шүү дээ. Харах те. Харахны ферм дээрх оройн хоол гэсэн нэг бүлэг байгаа. Гэхдээ энэ бол яг одоо өнөөдрийн коронавирустай бол айгүй холбоотой. Яг тэгэхээр энэ бүлэг нь болохоор яг SARS-ын талаар. Бүгдээрээ SARS-ыг саяхан болсон юм шиг мэдчихэж байгаа бах те. Гэхдээ энэ ч одоо бараг 17 жилийн өмнө болж ирсэн юм байна шүү дээ. 2003 онд дэгдэжсэн юм байна. SARS маань одоо яг бид бүхний мэдж байгаа энэ коронавирусын одоо хүн талбарласан хамгийн анхны хувилбар юм байна л та. Тэгээд тухайн үедээ SARS гарч байхад бол энэ шууд глобал явж ирсэн байна. Тэр дундаа юугаар гэхээр онгоцоор халдварлаж ирсэн байна. Онгоцоор жишээлбэл нэг хотоос те нэг одоо улсын нэг хотоос одоо төв алгасаад нөгөө хот руу хүмүүстэй шууд халдварлаж ирсэн. Тэгээ онгоцон дотор явж ирсэн хүмүүсээ олноор нь халдварлаж ирснээр бол яг алдартай юм байна. Тэгээд энэ хүний яг энэ номон дээр яд жишээлбэл SARS хэрхэн дэгдэж хүмүүст халдж ирснийг ингээд бүр яг нүдэнд харагдтал ингээд яг хүмүүсийн нэртэйгээр нь яг тэр нь ээжигээ халдуулаад аавыгаа халдуулаад те ингээд гэр бүл харамсалтайгаар ингээд тэр чигээрээ бүгдээрээ нас урж исэн одоо ийм гашуун тохиолдлууд бол яг энэ SARS өвчин дээр бол яг гарч ирсэн юм байна. Яг Хонконгд жишээлбэл те 112 одоо SA112 одоо нислэг Хонконгоос Бээжин рүү нисчихсэн 3 цагийн нислэгт те 120 хүн тэр онгоцонд явж байхад яг буцаад Бээжинд газардсны дараа 22 хүн яг тэр нэг ганцхан халдвартай хүнээс болж халдвар авч ирсэн байх жишээтэй. Ингэж бол маш олноор халдж ирсэн юм байна. Тэгээд энэ өвчний нэг хамгийн муухай зүйл нь болохоор яг Бээжинд жишээлбэл нэг одоо хүн өвчтөй те тэр хүн эмнэлэг твтлэх үргэлжлээ гэхэд те тэр анхны шинж тэмдэг нь бол зүгээр л халуураал ханиалгаал одоо бөөлжил те энэ бол ингээд зүгээр л ингээд ямар ч өвчин дээр гардаг шинж тэмдэгүүд байхгүй те тэгэхээр мэдээж анх тэрийг ингээд харж байгаа тэр шинжилгээ аваад жишээлбэл шинжилж үзээг бол тэр хүнийг тийм одоо гинтийн вирус тээгч гэж шинж мэддэггүй шүү дээ. Тэгэхэд яг тэр Бээжиндээ бол тэр хүн очсон гаруудаад одоо тэр эмнэлгийн ажилтнуудыг даяар нь ингэж халдвараа тарааж исэн. Тэгээд тэр эмнэлгийн ажилтнууд бол цаашаага те одоо жишээлбэл мэдээж маш олон өвчтнүүдэд буцаагаад халдвар түгээж исэн жишээ нь. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм бас нэг ойлголт байгаа юм л да. Тэр нь болохоор super spreader буюу одоо супер халдвар тараагч гэсэн үг. Тэгэхээр сая одоо жишээлбэл тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг SARS-ын тохиолдол дээр ингээд зарим хүмүүс одоо яагаад гэдэг нь одоо хүртэл ойлгогдоогүй те. Тэр өвчнийг ингээд аваад тэр одоо маш олон хүнд ингээд шууд халдвар түгээдэг. Гэтэл тэр халдварыг авсан хүн ч юм уу те ингээд буцаад ингээд цаашаага те одоо 70 хүнд бас тараадгүй те. Тэгэхээр одоо хүртэл яагаад зарим хүмүүс одоо супер халдвар түгээгч байдаг одоо эсвэл ингээд тэр хүнтэй хавцсан тэр хүнтэй ойрцсон хүн болгон халдвар авч явах зарим хүмүүс тэгдэггүй. Тэр нь одоо хүртэл ингээд ойлгогдоогүй байдаг юм байна л да. Тэгэхээр SARS болохоор яг Хятадын Гуанчжоу хотоос анх гаралтай юм байна л да. Тэр Гуанчжоу хотоос Гуанчжоу хотод болохоор ер нь нөгөө тэр хавийн хятадчин болохоор юугаар алдартай гэхээр ингээд янз бүрийн одоо жишээлбэл ингээд зэрлэг амьтдагтэй хүнсэндээ хэрэглэх эсвэл тэр амьд дээр хийсэн хоол те одоо жишээлбэл баячууд тэр хоолыг иддэг эсвэл тэр хоолууд нь маш үнэтэй байдаг те могон хоолч могон одоо махаар хийсэн ч байдаг юм уу те эсвэл одоо янз бүрийн тийм экзотик ингээд байгалийн олддгүй амьтдын махаар хийсэн хоолнд маш их дуртай байдаг юм байна л да. Тэр нь болохоор бас тэр одоо хавийн хүмүүсийн тэр хятад хүмүүсийн те одоо түүхч байхдаа соёлд нь бас ингээд шингэсэн байдаг те. За тэгээд энэ SARS бол тухайн үедээ ингээд онгоцоор дамжаад бол те маш хурдтай халдварлаж байсан. Тэр Гуанчжоугоос нэг хүн яваад те Хонконгд очиод Хонконгийн нэг буудалд буусан байгаа юм л та. Тэр Хонконгийн метропол гэд буудалд нь буугаад тэр 9 давхрын шатанд нь ингээд бөөлжсөн юм байл та нөгөө өвдөд те. Гэтэл яг тэр 9 давхар тэр бөөлжснөөс нь болоод тэр 9 давхарт байсан одоо Канад руу буцаж явж исэн эмээ Канад руу тэр өвчнийг авчиж халдаасан байгаа юм. Тэр 9 давхарт нь яг байсан те Сингапур охин буцаж Сингапурт очиод те гэр бүлийнхнийхээ бүгдийг алдаагаад ааваа алдаагаад ээжээ алдаагаад аавгахаа алдаагаад тэр ихийг л эмнэлэгт байхад нь те зочилж ирж исэн одоо сүмийнхэн лам багшигаа халдаагаад тэд нар бүгдээрээ харамсалтаа нас бараад эцэст нь тэгээд өөрөө ихтэй амьд үлдсэн байдаг юм байлаа.
Тэгэхээр энэ охин болохоор өөрөө супер спредер буюу нөгөө супер халдвар түгэж байсан байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь нөгөө Сингапурт баахан нөгөө өөрийг нь эмчилжсэн тэр эмч хүмүүстэй өөрийнхөө шинжилгээ авсан тэр совилогч нь бүгдээрээ халдвар аваад тэр нэг совилогч нь тэр өөрөөс нь яг ингээд шинжилгээг нь авсан тэр совилогч цаашаага маргааш нь одоо удахгүй тэр Нью-Йорк руу ингээд тийм халдвар төвчний конференцд явж исэн юм байна л да. Гэтэл тэр халдвар одоо онгоцондоо нөгөө биеийн өвдөд тэрийг нөгөө коллегтой хэлсэн юм байна л да Сингапур. Тэгэн гот нь Сингапур Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт хэлээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо нөгөө тэр онгоц Франкфуртад хамжих хэвээр Франкфуртад хэлээд Франкфуртад буунгууд нь тэр хүнийг охин биш тэр залууг тусгаарлаж аваад тэ эмнэлэг твтүүлсэн байгаа юм л да. Гэр бүлийнхэнтэй бүгдээрээ халдвартай эмнэлэг твтээд гэхдээ өөрсдөө бол идэгсэн байдаг юм байна. Тэр үед одоо жишээлбэл бас бид бүхний мэдих нөгөө одоо N95 маск ба штэ нөгөө амны маск одоо PMI 2.5 эднэрийг шүүдэг гэдэг мундаг маск. Тэр Сингапурт яг тухайн үед бол тэ $2-8 хүртэл үнэ нэг хар зах дээр өсөж ирсэн байдаг юм байна. За гих мэтчлийн энэ халдвар төвчин. Тэгэхээр энэ яг SARS тэгээд хаанаас юунаас гаралтай байна уу гэдэг ингээд судлаад үзсэн чинь энэ нь яг тийм Civet cat гэдэг нэг одоо жижигхэн нэг cat одоо cat гэхэд cat гэж хаашаа. Тийм нэг одоо яг үнэхээр монгол нэрийг нь мэдэхгүй. Та нар Google дээр үзэж бол нэг жижигхэн амтан байдаг юм байна л да. Тэр одоо муурны төрлийн ч юм уу, ирвэсний төрлийн ч юм уу. Тэр амтнаас гаралтай гэж эхлээд ямарчлан тогтоосон байна. Тэр амт нь нөгөө өвчнийг нь дамжуулагч болж таарсан байна. За тэгээ тэр амт нь одоо хаанаас авч юу гэдэг ингээд судлаад ингээд үзсэн чинь энэ нь буцаал эргээгээл бид бүхний нөгөө түрүүн одоо тааж байсан те сарсан баг баха болж таарсан. Тэгэхээр сарсан баг баха энэ яг тэр коронавирусын халдвар одоо тээгч нууц тэр сарсан баг баханд ингээд олон одоо амьдэрдэг тийм вирус байж таарсан байна. Тэгээд тэр сарсан баг бахан ямар нэгэн байдлаар ямар нэгэн тохиоллоор те тэр муурны Civet cat өгөөд тэгээд тэрнээсээ хүнд ингэж халдварсан болж таарч байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр бид нар бас юг ойлгох хэрэгтэй вэ гэхээр ялангуяа нөгөө хятадын бас энэ дээр ингээ гарчлаа л да. Яагаад энэ бүлгийгтэй одоо жишээлбэл одоо харахны ферм дээр орой холдсон гэдэг ингээд. Тэгэхээр хятад те ялангуяа тийм одоо экзотик ч юм уу те одоо тэр харах нь болохоор тийм хулс модны харах гэдэг нэг тусгай тийм харах байдаг юм байл да. Тэгээ тэр мах нь болохоор бас үнэтэй зарагддаг. Тэр тэрийг ингээд бүр ингээд ферм болгоод те ингээд олон мянгаар нь үржүүлээд зардаг тийм одоо жишээлбэл бизнес хүртэл байдаг юм байл да. Тэгэхээр бас яг үнэглээд хятад ингээд бас тэр олон төрлийн жижигхэн янз бүрийн одоо амьтдыг те зэрлэг амьтдыг зардаг зах байна. Тэгэхээр тэр зах дээр ингээл тэр амьтад бүгдээрээ одоо жишээлбэл айгүй хүнд нөхцөлд те ингээ хэрвээ вирус тээгчэд эсвэл вирус дамжуулагчд бол те тэр хоорондоо вирусыг ингээд солилцох магадлал маш өндөр те. Бас тэр нь ингээд энэ халдварыг түгээх одоо дэгдэхтэй бас нэг тийм талбар болж байна гэдгийг энэ номнаас бас яг үнэхээр бас ойлгосон л тоо. Тэгээд SARS-ыг гэхдээ бид нэр ингээд тухайн үед 2003 онд гарч ирсэн ч гэсэн бас яг гүйцэд бол одоо хүртэл бас яг ингээд ойлгоогүй тэрүүнтэй холбоотой маш олон асуултууд бол хариулагдаагүй одоо хүртэл үлдсэн байдаг юм байна. За дараагийнх нь бүлэг рүүгээ орё гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл ярьж ирсэн өвчнөд халдварт өвчнүүд нь болохоор бүгдээрээ вирусын замаар халдварлагддаг өвчин байсан. За тэгээд та бүхэн мэдж байгаа антибиотик гарч ирснээс хойш бактерийн замаар халдварладаг өвчнүүдийг антибиотикоор бол маш имжлээд ерөөхдөө бид нэр хүндрэлтэй энийг гартаа оруулсан. Тэгээд удирдах чадвартай болсон гэж хэлэгддэг байгаа. Гэсэн хэдий боловч энэ автор маань болохоор антибиотикийн бас бактериар халдварладаг бас өөр төрлийн бактериар халдварладаг тэр 2-3 өвчнийг бас энэ чи яг цохож дурдсан байгаа юм л да. Тэгээд ер нь одоо антибиотик байгаа ирнээсээ халдварт өвчний тоонд орчод байгаа ийм өвчин байгаа. Түүнийхэн нэг нь гэх юм бол Q fever гэдэг энэ өвчин байгаа. Энэ ерөнхийдөө Австрали тавьд гарсан өвчин. Тэгээд 1930-аад оны үед би одоо Hendra вирус гарахаас өмнө 60 жилийн өмнө л гарч ирсэн ийм өвчин байгаа юм байна. За тэгээд энэ өвчин болохоор одоо агаараар дамждаг. Тэгээд малд халдварладаг. Тэгээд цаашлаад дамжаад хүнд халдварладаг бас ийм өвчин байна. Тэгээд
тухайн үедээ бол ингээд хамгийн анх гарч ирж байхад нь ойлгохгүй те антибиотик болгоод ингээд ингээд явуулаад байсан болооч яг энэ тустай юм өвчин байсан байгаа. Тэгээд зөвхөн Австрали төвд байхаас гадна бас Америкийн нэгдсэн улсад бас яг тухайн үедээ бас адилхан үед гарч ирсэн. Тэгээд үүнийх нь яг шалтгаан нь болохоор C. burnetii гэдэг ийм бактериас гаралтай. Тэгээд C. burnetii-гийн Q fever гэдэг ийм вакцинууд юм байна. Бактериуд юм байна. Тэгээд хамгийн сүүлд болохоор хамгийн сүүлийн үе шүү дээ 1930-аад оны үед гараад тэрний дараа антибиотик гарчаад байхаас чинь контролдох боломжтой болчиход байхаас чинь дөнгөж саяхан 2008 оны Нидерланд улсад энэ Q fever нь бас гарч нэлээд олон хүнийг сандрагаж бас Европын улсуудыг бас нэлээд сандрагсан байгаа. Тухайн үедээ 2008 онд гарахдаа анх малын фирм дээр гарсан. Тэгээд Европын холбооны улсад Нидерланд нэгдснээр ерөнхийдөө үнэний сүү гарах боломжгүй болсон байгаа. Тэгээд фирмч улсууд байсан учраас үнэнийхээ оронд ямааны аж ахуйр хэрэгжилсэн. Тэгээд ямааны сүү гаргадаг байсан байгаа. Тэгээд ямааны тод толгой маш их олон болж ерөнхийдөө хэдэн мянгаар нэрлэгддэг байсан ямаа нь 4-5 жилийн дараа Европын хорны албан нэмэгснийхаа дараа ерөөдөө хэдэн саяар тоологдохоор ямааны тоо толгойтой болсон байна. Тэгээ түүнээсээ болоод ерөөдөө энэхүү Q fever гэдэг энэхүү бактери нь болохоор ерөөдөө байнга байдаг байсан боловч олон тоо толгойтой болоод ирэхээр хоорондоо нэг бохирдох ч юм уу тэгээ улам нөгөө нэг бактери нь тэр хүндээ илүү итвчих, илүү үржих гэдэг болдго юм байна. Тэгээд ямаанууд нь өөрсдөө бактери агуулдаг боловч тухайн үедээ болохоор зүгээр эрүүл байсан. Гол нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг том фирмүүд чинь дотроо нөгөө дэвсэн өвсч гэдэг юм уу одоо тижээлэн дээр нөгөө бүх бактериуд нь гарцсан. Тэг хүн нөгөө нэг вирустэй тижээлүүдийн ингээд өвсийг ингээд хөдөлгөнгөө тэр нь агаар тэгээд ачуутлынхаа фирмэн дээр очиод дахиад олон ямаануудыг устгаад дахиад хүнд халт урлаад ингээд явсан юм байна. Тэгэхээр яа хараагүй одоо Нидерландын засгийн газраас бол маш тийм хүчтэй арга хэмжээ аваад бараг хагас сая яманд вакцин хийлгэсэн байгаа 2009 он гэхэд тий. Тэгээ түүнээс гадна зарим нэг ямаанууд тэгээ зарим нэг бүсүүдэд байсан 50,000-аад ямааг бол шууд устгалд оруулсан ийм үйл ажиллагааг хүртэл хийсэн байгаа. Тэгээд энэ нь бол зөвхөн бактериар дамжиж байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй. За тэгээд бас нэг бактериар дамжтай нэг сонгодог шин болохоор бас Австрали төвд гарч ирсэн. Хамгийн анх 1880-аад онд Европ төвд гарч ирж байсан тийм одоо parrot fever буюу тотны өвчин гэж байгаа. Тэгээд анх Аргентин улсаас Европ руу хэдэн тийм шуунуудыг ингээд явуулсан. Тэгээд тэрнээс нь болохоор хүмүүс бас ингээд яг өвчин халдаад тэр нь бол яг татнаас гаралтай өвчин байсан юм байна л да. За тэгээд тухайн үед нь тэгэхээр нөгөө засгийн газраас нь за ерөөсөө Аргентин улсаас авчирч байгаа татдаг болиё энэ шуунуудыг болиё гээд за тэгвэл Австрали твээс авчруулъя гээд Австрали твд бол шувуу өвчин мэдэгддэггүй гэж өөрсдөө итгээд авчирсан боловч Австрали твд бас тэр өвчин байж таарсан юм байна. Тэгээд тэгвэл яагаад Австрали төв яагаад тэр өвчнгүй гэж дурддагчээсэн юм бэ гэхээр өөрөө нөө байгальтай байсан учраас хинч тэрийг ингээд хүрээгүй тэгээд байгальтай олон экосистем яг бүрдсэн байсан. Тэгээд өөрөөр хэлбэл бусад амьтанд бүгдээрээ тэр parrot fever буюу одоо энийг яг эмнэлгийнх нь нэр болохоор Petacosis гэдэг ийм нэртэй ийм өвчин бактери юм байна. Тэгээд бусад амьтад нь аль хэдийн нөгөө нэг хамгаалалтанд тогтцсон байсан гэж үздэг юм байна л да. Тэгээд үүнийг тухайн үед энэ өвчнийг судалж байсан Нобелийн шагналтай эрдэмтэн Бурнет гэж хүн өөрөө яг хэлэхдээ бол та энийг юу гэж бодож чинь яагаад ийм зүйл үүсч юу гэхэд бол хүмүүсийн дахиад буруу хандлага байгаа байгальдаа зөв зөвөр явж исэн зэрлэг шувууг өөртөө 6 цэнгэлд зориулж очиж барьж аваад тэгээд тэр бактери үлэмжийн байдгаараа байсан шувуу амьдарч исэн бусад амьтан өөхөөгөө байсан хүмүүс очиж өөртөө оролцуулаад тэгэнгүүт нөгөө нэг шинж тэмдэг нь илрээгүй байсан шувууч нь стресст ороод олон шувуудыг нийлүүлэхээр чинь эрүүл мэндийн байдал нь муудаад тэгэнгүүт буцаад нөгөө нэг зүгээр барьж исэн бактериуд өвчин болж халдварлаад олон шувууг хөнөөгөөд түүнээс гаднаас хүнд халдварлсан ийм зүйлүүд үүсгэж байна. Тэгэхээр ерөөсө хүн өөрөө буруу тамаа гэж бас хэлжсэн байгаа юм байна л да. За тэгээд дараагийнх нь бүлэг рүү
бас миний бүлэг байсан байна. Тэгээд бас ороо яваа гэж бодож байна. Энд чинь болохоор яг вирусны тухай тэгвэл тайлбарлаж байгаа. Тэгээд вирус гэдэг нь яагаад ийм амар аюултай зүйл болдго юм бэ? Яагаад бактериас илүү аюултай юм бэ те? Юу нь түүнийг ийм онцгой болгодог юм бэ гэдэг талаас нь тайлбарласан. За тэгээд вирус гэдгийг бол ерөөдөө 1840-од онд анх бас гаргаж ирсэн. Тэгээд тухайн үедээ бас ургамлаас анх вирус байдгийн байна гэдгийг мэдж авсан. Тэр нь юу байсан бэ гэхээр ямар нэгэн хортой байдлуудыг те шингэлээд усанд ч юм уу шингэлээд ургамалд өгөхөд тэр нь хортой байдсан багасдаг. Харин энэхүү тэрхүү биетийг өгөхөд жоохон хэмжээтэй байсан ч гэсэн адилхан үр дүн өгсөн байна. Тэгэхээр эндээс юу болж мэдсэн бэлээ дэлгэрдэм байна. Гэхдээ бактериас жижиг юм байна. Микроскопоор харж олддог юм байна гэж анх ингэж бактери вирусны тухай мэдж авчаасан юм байна. За тэгээд хамгийн анх хүн дээр гарч ирж байсан вирусны одоо халдвар бол 1901 онд гарч ирж байсан yellow fever буюу одоо шар тахал байгаа. Тэгээд энэ нүгээс анх гарч ирсэн юм байна. За тэгээд яагаад бактерийн түүл юм хүчтэй тэ барихад хэцүү, эмчилгэхэд хэцүү болд юм бэ гэхээр нэгдүгээрт энэ бол маш жижиг. Тэгээд ерөөхдөө бактери бол вирус нь болохоор бактерийн 11-тэй хэмжээтэй маш жижигхэн вирус байдаг. Тэгээд түүнээс гадна үүнийх нь вирусын гол зорилго нь юу байдаг вэ гэхээр нэг тэгчийг олох тэгч дотор очиж түүний эсрэн дотор нь орох, эсийг нь контролдох, тэг өөрийнхөө хэрэгтэй мэдээлэлтэй түгээх, тэгээд өөрийнхөө хэрэгтэй үр шимийг авах, тэгээд буцаагаад тэр тэгчийн биеэс гараад дахиад шин тэгч орлох гэдэг. Энэхүү зүйлийг ерөөс вирус нь гол амьдралын туршид хийдэг. Тэгээд яг хөө амьдралын туршилгээ би хийсэн хэлчих шиг боллоо. Гэтэ ерөөдөө вирус нь амтны уу амьгүй амтна гэдэг дээр бол одоо хүртэл одоо шинжлэх ухаанчид маргаатай байт юм байна. Нэг хэсэг нь амьгүй гэж үздэг, зарим хэсэг нь амьтай гэж үздэг. За тэгээд вирус нь энэхүү одоо дөрвөн гол зүйлээ үүрдэхийн тулд гадуур гол бүрхүүлтэй явдаг. Тэгээд тэр бүрхүүл нь тухайн вирус нь ямар өвчний вирус гэдгээс шалтгаалаад хүний биед орсныхаа дараа хүний бие долон амьтны биед тэгчийн биед орсныхаа дараа тухайн яг хэрэгтэй эстээр очиод нөгөө одоо сансрын хөлөг те пууч нь очиж сансрын стейшн дээрээ ингэж зоогдо пак гэл ингээд киноноор тэр шиг ингэж хав гэл ингээд хоорондоо зоогдохтой адилхан тухайн вирусын гадар боддог тэр арьсан гэж хэлж болох нь тэг бүрхүүл нь хүн яг тэр таргет хийж байгаа эстээр очиод ингээд зуугдд юм байна. Тэгээд дотогшоо н ороод эсийн удирдах эхэлдэг. Тийм ч учраас вирус нь бол маш аюултай. Тэгээд гол нь амьд амтан дээр байж л вирус нь үрждэг. Бактери бол бид нар 10 жилийн хүртэлний туршил хийжсэн санаадынхаа зүгээр шилэн дээр тавихаар бактери ингээд үрждэг штэ халуун орчинд байлахаар. Вирус нь бол яг амьд амтан дээр үрждэг. Тийм болохоор одоо Эбола вирус ч юм уу, малария эдрийг бүр улам нарийн шинжилгээ хийе гэхээр хажууд нь яг лаборатори тэг өвдсөн хүн яг хажууд нь ягаад амьд эсийг авчиж тийм болохоор ч юм уу лаборатори дандаа нөгөө нэг вирусын гаралтай зүйлүүдийг шинжлэхдээ сармагчин ч юм уу хулгана гэх мэтлэн амьд амтан дээр яг туршиж үзэх шаардлагатай байдаг юм байна л да. За тэгээд вирусын гол хамгийн өөрийг нь аюултай болгодог нэг зүйл нь болохоор ихэнх вирус нь DNA биш RNA гэдэг зүйлийг өөртөө агуулж байдаг юм. Тэгэхээр ерөнхийдөө вирус болохоор протеин буюу протеин гэдээ ойлгочих болно. Энэ бол тэгээд протеин гэдэг нь болохоор DNA байгаа. Тэгээд ерөнхийдөө ихэнх вирус нь болохоор RNA-тэй байдаг. RNA гэдэг нь болохоор DNA чинь та бүх мэдж байгаа ингээд хоёр одоо цагиргалсан юм ушгиралцсан юмнууд нийлээд бидний бүх ДНХ бүтээдэг шүү дээ. RNA-гийн хувьд авах юм бол ганцхан байдаг. Нэг л юм гонжралцсан юм байгаа. Тэгээ ДНХ нь болохоор мутац хийх хурд нь маш бага байт юм байна. Учир нь их юм бол хэрвээ ингээд эс хуваагдах явцдаа буруу ДНХ ингээд гараад ирэх юм бол тэр нь цаанаасаа засагдаад энэ хоёр хоорондоо буруу нь холбогдсон байна. Нэг зөрчих гэдэг ингээд хөдөлт юм байна л да. Тэгээд байнгыг адилхан зүйлүүдийг гаргадаг ДНХ-гээр мутацлагдахаараа үржихээр эсн харин RNA-тэй нь болохоор тэрийг засах систем байдаггүй учраас тухайн орчиндөө шалтгаалаад өөрөө мутацийг солигдоо явдаг. Тэгэхээр вирус төрөнд хэлсэнчлэн маш олон төрлийн нэг
одоо төрөнд наги бас дурсан шүү дээ тий. SARS-ын нэг төрлийн коронавирус юм аа гэдэг тий. Тэгээд мутацлагдсан байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэгээд тийм ч учраас эмчнэрийн хувьд шинжилгээ ухаанч шинжээчдийн хувьд болохоор олоход хэцүү дараагийн нөгөөд гарахтаа өмнөхөөсөө шал өөр бодоод гарцсан байдаг. Энүүгээрээ вируснаас маш аюултай тархалтай байлт юм байна. За тэгэхээр эмчнэрийн хувьд гол ингээд одоо вирусыг ойлгохтаар юу хэрэгтэй вэ одоо ихлэ дараачийн тахал болж гарч ирэх өвчин дараачийн халдвар төвчин юу юм бэ гэдгийг мэдэх шаардлагатай болдог. Мэдмээр байгаа шүү дээ тий. Тэрнээс урьдчилан сэргийлэхэд бол эмчнэр маань ажиллаж байгаа. Тэгэхээр энэчнээс харахаар болохоор энэ вирусийнх нь тархалт болон хэр зэрэг аюултай байдаг тэр хоёр том зүйлийг энэ бол олж мэдэх шаардлагатай байдаг. Одоогоор олон төрлийн вирусээр туршилж байгаа боловч бас яг тийм тодорхой теори бол гарч ирээгүй байгаа. Гэхдээ бас математикийн аргаар бас модель хэрэглээд хэрхэн вирусууд дамждаг. Яагаад хурдан тархалтай хэрнээсээ заримдаа одоо үхлийн хувь нь бага байдаг ч гэдэм үхлийн хувь нь их вируснууд ахын бол бага тархалтай байдаг ч гэдэм эдгээрийг бас тайлбарлахаар олдож байгаа юм байна. Бас яг тийм хариу бол бас гараагүй байгаа зүйл юм байна. Тэгэхээр бид нэр ингээд вирус, бактери гэл ингээд ярихаар ингээд вирус, бактери амар муу те биднэрт ерөөсө вирус, бактерид хүрж болохгүй гэж ойлгож бас болохгүй л те. Тэгэхээр бид нар урд нь ч гэсэн нөгөө 10% human 10% human буюу 10% хүн гэл ном уншиж байсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс юу гэж ойлгосон бэ гэхээр хүний бие чинь өөрөө 90% те микробоос бүрддэг шүү дээ. Тэр нь болохоор вирус, бактери, тэгэл мөөгөн зэрэгэл тэр одоо тэднэрээс бид нэр өөрсдөө бүрддэг шүү дээ те. За тэгэхээр бас тэгж ойлгохгүй бол одоо жишээлбэл вирус хүний биед орох амтнаас үсэрчээр одоо хүн алаад байна ч юм уу те хүн одоо бид нэр өвчлөөд байна те бид нар чи өөрөө бас тэр чигээр вирус бактеричүүд те. За тэгээд дараагийн бүлэг рүүгээ оръё. Тэгээд дараагийн бүлэг маань за яг тэр вирусыг тээгчтэн гэж яг гэх юм бэ? Яг яаж тэд нэр ингээд хүнлүү үсрээд байна? Ямар амтнаас ингээд халдварлаад байна? Тэгэхээр маш олон одоо төрлийн халдвар төвчнүүд янз бүрийн амтнаас байна л та тий. Сармагчин байна, шимпанзе байна тий. Харах байна. За тэгээд одоо гахаа морь гэх мэтчлэн нөгөө тэжээмэл амтнаар ингээд дамждаг тий. Тэн дотроос яг нэг амтныг энэ хүн энэ номон дээр маш онцолж бичсэн байна л та. Тэр нь болохоор сарсан баг баха. Тэгэхээр одоо нэлийн бидний ингээд одоо дээр олон төрлийн хүчнүүдийг дурдж яхад те тэрнээс одоо нэлийн олон нь бол яг энэ байт буюу яссан баг баханаас одоо хендра одоо SARS байна. Зарим төрлийн одоо раби байна те галзуу хүчин байна те дөвн хейж гэл эбола магадгүй сарсан баг баханаас гэж байгаа бас тэгээд менанглис тион мелака Непа гэл маш олон төрлийн өвчнүүдийн сарсан баг баханаас хүнлүү халдсан байдаг юм байна л да. Тэгэхээр хүнлүү халдах жоохтой нөгөө ямар нэгэн амтнаар дамжиж те хүнийг өвчлөөсөн байдаг те. Тэгэхээр энд онцолж байгаа бас нэг өвчин болохоор Непа гэдэг өвчин байгаа. Тэгэхээр энэ нь Непа нь болохоор Малайз данх гарч ирсэн 1998 онд буюу 98 онд чинь тэр нөгөө bird flu буюу те одоо шууны ханиад гэж бас Хонконгт хятад гарсан шүү дээ тий. Тэрүүгээр бас нэлээд олон одоо бас хүн нас урж нэлээд бас одоо тухайн үед бас нэлээд сүр болж байсан. Тэгээд тэрний дараа удалгүй яг Нипа гэдэг өвчин бас гарч ирж ирсэн байна. Тэгэхээр энэ Нипан тэгээд яг хаана гарсан бэ гэхээр яг тийм одоо гахаан тэжээмэл одоо гахаан фермтэй хүмүүс өвчилж ирсэн юм байна. Тэгэхээр энэ гахаагаас гаралтай юм байна гэж Малайзын засгийн газар бүх гахаануудыг нь бүгднийг нь хадлах, бүгднийг нь хядах тийм шийдвэр гаргаж ирсэн байна. Тэр нь бараг 1.1 сая гахааг тухайн үедээ алж ирсэн тий. Гэтэл энэ өвчний бас яг одоо үхлийн хувь ч гэсэн бас нэлээд өндөр байсан юм байна. 40% та гарч ирсэн байна. 283 хүн өвчлөөд 109 нас орж ирсэн гэхээр бас нэлээд өндөрт орно л тоо. Өнөөдөр жишээлбэл тэр коронавирус 3 хүрэхгүй хувь л байгаа шүү дээ. Өвчний хувь нь. Тэгэхээр энийг цаашаага бас ингээд судлаад яг гахаанаас гаралтай байна уу? Гахаа хамгийн гол нь дамжуулагч нь байна уу? Тээгч нь байна уу гэж судлаад үзэхээр тэгээд гахаа бол яг дамжуулагч нь байж таарсан. Тэгээд яг энэний тээгч нь буюу яг хамгийн анх тэр
анхны тэр вирусыг нь одоо нууцлагдмал байдлаар хадгалдаг тэр амьд одоо зэрлэг амьтан нь байт буюу сарсан баг баха гэж таарсан. Тэгэхээр яг сарсан баг баха одоо байдаг модны унтжсэн модны доор гахаа очиж одоо тэндээс нь одоо сарсан баг баха шээстэй одоо жимс газар унсан жимс идсэн байдаг ч юм уу. Тийм нас гаралтай аж магадгүй гэж одоо тогтоосон байна. За тэгээд энэ өвчин маань тэндээсээ цаашаа Бангладешт гарч таарсан байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ өвчнүүдтэй одоо жишээлбэл Бангладеш гэдэг юм уу хүн ам маш их төвлөрсөн тэгээд бас эмнэлгийн тоног төхөөрөмж ч юм уу эмнэлгийн тийм шуурхай арга хэмжээ авах чадвар багтаа тийм газар гарах нь хамгийн том эрсдэлтэй байдаг юм байна л да. Тэгэхээр тэрний яг тоонд нь Бангладеш багтаад байна л да. Ягаад гэвэл Бангладеш чинь 150 сая хүн амтай дэлхийн хамгийн одоо хүн амын нэгтэршил өндөр улсад ордог юм байна л да. За тэгээд яагаад сарсан баг баха гэж яаж яваад сарсан баг баха энэ олон одоо өвчнийг ингээд өвчний уурхаа болоод энэ олон вирусын уурхаа болоод байна гэдэг. Үцгээр сарсан баг баха нэг муу амьт юм шиг те. Тэгэхээр ерөнхийдөө mammals буюу те одоо сүүн тижилтэн амьтнуудыг ингээд бүгднийг аваад үсэх юм бол сарсан баг баха яг 1116 төрлийн сарсан баг баха байдаг юм байна. Тэгэхээр энэ 1116 одоо төрлийн сарсан баг баха чинь нийт одоо сүүн тижилтний те баг 25% нь болж даардаг юм байна л да. Тэгэхээр ер нь бол одоо яг тоогоор одоо төрлөөрөө бол те сарсан баг баха бол ямар ч амьтныг дагуулахгүй тийм олон төрөл байдаг юм байна л да. Тэгэхээр яг тооны хувьд ингээд аваад үсэх юм бол угаасаа нийт амьтны 25% сарсан баг баха юм бол тэрнээс ингээд хүн талбарлах өвчин ч юм уу зүгээр пропорцийн хувьд мэдээж том байх нь аргагүй те. Тэрнээс биш сарсан баг баха ганцаархнаа нэг өвчнтэй гэж амьтан гэхээс илүүтэйгээр тэгээд дээрээс нь сарсан баг баха чинь өөрөө ингээд нөгөө нисдэг те. Тэгээд ингээд шүн ингээд одоо хоол олж иддэг. Тэгэхээр газар одоо тэнгэр дээгүүр тэгээд дундуур одоо бүр газрын ингээд доогуур те. Тэгэхээр бүх төвшөнд ингээд хүрч чаддаг те. Тэгээ бас нисээд хол очиж чаддаг тийм амьтан учраас ингээд одоо тэр одоо өөрт нь байгаа вирусаа ч юм уу бусдад халдах тийм магадлал бас өндөр байдаг юм байна л да. Тэгэхээр одоо нэг жоохон практик талаас харсан ч гэсэн те сарсан баг бахад гэж халдвар одоо тарах магадлал бас өндөр байдаг юм байна. За тэгээд хоёлоо одоо сүүлийн 2 chapter руугаа 2 бүлэг рүүгээ оръё те. За тэгээд дараагийн бүлэг сүүлээсээ 2 дахь бүлэг маань chimp and the river буюу одоо шимпанзе болон голуудын холбоо гэсэн байгаа. Ерөнхийдөө энэ бүлэгт болохоор доох буюу хүний дархлал хомсдлын вирусын тухай тайлбарлах болно. За тэгээд сонсогчд маань бас мэдж байгаа доох буюу хүний дархлал хомсдлын вирус маань ерөнхийдөө 1980-ад онд хамгийн анх Америкийн нэгдсэн улсад ялангуяа Лос Анжелес, Майами, Нью-Йорк, Сан Франциско гэсэн хотуудад хамгийн анх гарч ирсэн байгаа. Тэр дундаа ерөнхийдөө одоо ижил хүснүүдийн анх гарч ирснээр ийм алтартай болж ирсэн ийм өвчин байгаа. Тэгээд их хэсэгт ижил хүснүүдийн түгээмэл байсан боловч яг сайн судлаад үзсэн чинь одоо ижил хүснэ гэхгүй одоо heterosexual буюу зүгээр одоо ижил хүснэ биш хүмүүсийн донд ч гэсэн бас нэлээд түгээмэл байсныг нь бас олж мэдсэн. Тэгээд ерөөдөө шинж тэмдгийн талаар нь харах юм бол хүний энэ хүү одоо дархлалт нь нөлөөлж тэгээд ямар нэгэн байдлаар өөрөө ингэж тэмцэх арга жаргагүй болж одоо ингэж нас урдаг ийм аюултай өвчин байсан. Үүнээс хойш олон сая хүн амь насаа энэ хөө HIV гэдэг вирус амь насаа алдсан байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь энэ 1982 онд ерөөдөө нэрийн AIDS буюу Acquired Immune Deficiency Syndrome гэж энэ хүү вирусыг авсан хүнийг бол нэрлэдэг басан. Тэр өөрөлдвөр дархлал хомсдлын олдон бол хам шинжийн өвчин гэж нэрлэгддэг басан байгаа. За тэгвэл тэгээ AIDS буюу одоо AIDS-ийн HIV вирусын гол одоо шин чанар нь одоо юу юм бэ гэхээр анх судалж байхдаа ерөөдөө 1980-ад онд анх гашин судлахдаа 3 тусгай одоо баг хуваагдаж
судалгаа хийсэн байгаа. Тэгээд тэр нь Европт бас хэсэг баг нэсэн, Америкт бас нэг 2 баг байсан. Тэгээд 1986 онд ер нь дархлалт нөлөөлт юм байна гэдгийг мэдээд HIV гэдэг анх нэрийг өгсөн байгаамаа. За тэгээд энэхүү одоо хүн дэлгэрдэг те humans гэж аашгүй те human immune deficiency virus те HIV гэдэг нь болохоор яг ингээд судлаад үзсэн чинь бас амьтны гаралтай өвчин гэж таарсан. Учир нь юм бол сармагчинд буюу SIV те Simon's immune deficiency virus гэдэг ийм бас вирусыг бол анх удаа Массачусетс мужийн зоо паркт бас ингэж мэдэж аваад тэгээд энэ байсан сармагчнууд нь бас нас орсон байгаа. За тэгээд дахин судалгаа хийгээд эрдэмтдийн судалгаан дээр үндэслэхэд ер нь бол HIV гэдэг энэ вирус нь 2 төрлийн болж шалгарсан. HIV 1, HIV 2 гэж. За HIV 2 гэдэг нь болохоор ерөнхийдөө 1989 оны үеэр HIV 2 гэдэг нь тогтогдоод тэгээ HIV 2 нь болохоор яг сармагчнаас гаралтай байна гэдэг нь бүрэн тогтогдсон байгаа. Тэгээд судалгаанаас харахад ер нь тухайн үедээ сүүлийн 30-40 жил сармагчнаас хүнд халдварсан юм байна гэдгийг нь бол тогтоож баталгаажсан байгаа. Тэгээ HIV 2 гэдэг нь болохоор HIV 1-тэйгээ харьцуулахад харьцангуй удаан тархалттай тэгээд жирэмсэн ихээс урагт нөлөөлдөггүй гэх мэтлэн арай тэр хортой уур ашиг нь бага байдаг ийм вирус байсан. За тэгвэл HIV 1 гэдэг нь яг нэг бидний мэдж байгаа пандемик болсон олон сая хүний амь насыг авч утсан энэ хүү бидний мэдэх тох гэж байгаа тийм. За тэгээд ерөнхийдөө ингээд HIV 2-ийнх нь гол одоо ханаас үүсэлтэйг нь олж авсан тэр сармагчнаас HIV 1 нь болохоор яг генетикийн хувьд ДНХ-г нь хараад үзэх юм бол яхарахгүй өөр тэгээ ханаас гаралтайг нь бол нэг хэсэгтээ тодорхойлж боломжгүй ингээд яваад байсан. Өөрөөр хэлбэл түрүүний өмнөх бүлгүүдэд тайлбарлаж ирсэн reservoir буюу одоо тэгчийг нь яг баталгаа тогтоож боломжгүй явж байсан. Гэсэдийс болооч ерөнхийдөө HIV 1 дотор нь 3 шиг өөр төрлийн HIV 1 гэдэг вирус байна те. Өөрөөр хэлбэл хоорондоо генетикийн хувьд мутац үлдсэн. Тэгээд тэгтээ нэгнээс өөсөө гэдэг нь тодорхой болсон байсан. Тэр нь болохоор main буюу M, outlier буюу O, non-M, non-O буюу N гэдэг тийм 3 вирус байгааг тогтоогдсон. Тэгээд 2000-аад оны үед энэ 4 болж хувраад тэгээд HIV 2 дотор нь болохоор бас 8 шиг тэм групп байгааг тодорхойлогдсон. Тэгээд ерөнхийдөө одоогийн мэдэгдэж байгаагаар бол HIV гэж нэрлэгдэхээр 2 төрөл байдаг. Тэрэн дотор 8 4 гээд 12 төрлийн HIV вирус гэдэг юм байна гэдэг нь тодорхойлогдоод байгаа. За тэгвэл энэ AIDS те HIV гэдэг маань юу хаанаас гаралтай юм бэ? Хизээ гараад те яагаад энэ олон сая хүнийг одоо ингээ хамарчваа? Өмнө сармагчингаас гаралтай гэж хэлжсэн те. Тэр нь яг баталгаатай юм уу гэх те. Хэрвээ сармагчингаас гаралтай байсан бол яг яагаад 1980-ад оны үед ингээ дэлхийн нийтээр бүүн одоо шууган тарьсан би одоо хүртэл ингээд энэ олон хүн тархсан бэ гэдэг нь том асуудал болж байгаа. Тэгээ эрдэмтдийн судалгаанаас харах юм бол хамгийн анхны хүнд мэдэгдэжсэн тэр баримтжуулах зүйл нэг юм бол одоогийн Конго улс тухайн үед Заир улс байсан 1959 онд нэг өвчтний одоо эд эсийг нь хадгалсан байсан. Түүнээс болохоор HIV 1-ийн M төрлийнх нь одоо мутац нь илэрсэн учраас ойролцоогоор 1931 он гэхэд сармагчнаас хүнд халдсан юм биш үү гэж бас тогтоогдож ирсэн байгаа. Гэхдээ дараа нь Конго улсын дахиад бас өөр их сургууль дээр өвчтний эсийг нь авч үлдсэн судалгаан дээр үйлчлэхэд ерөнхийдөө HIV гэдэг нь 1908 онд бүр бараг 110 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Анх сармагчнаас хүнд халдсан юм байна гэдгийг нь бол тодорхойлсон байгаа. За тэгвэл 110-аад жилийн өмнө тий сармагчнаас хүнд алдсан юм бол тэр хүртэл юу хийж явж байсан бэ энэ HIV нь? Яагаад саяхан л нэг хэдэн сая хүнд ингэж айхтар халдах болсон юм бэ гэж тий яг юу болчих вэ гэж гайхаж болно. Тэгээд тэгэх юм бол энэ нь болохоор ингээд харахаар болохоор 2 төрлийн одоо таамаглыг дэвшүүлсэн байгаа юм л да. Эрдэмтэд нэг нь болохоор сармагчнаас одоо сармагчин шимпанзег агнадаг хүмүүс анчт нь явж хагаад одоо агнах явцдаа одоо
шимпанзег ч юм уу нядлах явцдаа өөртөө гараад үсээ тэгээд энэ цуснаас дамжиж тэгж гарсан байж болно гэж. Эсвэл хоёрдугаарт нь болохоор полио вакцинашн вакцин нь бол ерөөхдөө Африкт 1957-аас 60 онд бол нэлээд хүчтэй эмчилгээ хийгдэж байсан. Тэгээд тэр үедээ лабораторид сармагчин дээр туршилт хийгээд полиогийн вирусыг нь аваад хүнд хийж шахдаг гэсэн баг дозор гэсэн. Тэр үед нь сармагч нь өөр анханасаа HIV тавьсан тэрийг мэдээгүй лабораторийн ажилчнууд харин Африкт энэ вирусыг авчирсан гэдэг таамаглал дэвшүүлж байсан. Тэгээд ингээ харах юм бол яг аль нь одоо хэрвээ анчтантай холбоотой байх юм бол 1908 онд баталгаатай гарсан байх нь тодорхой болно. Хэрвээ вакцинтай холбоотой байх юм бол 1950-60 онд анх хүнтэй халдварлагдсан байсан болж таарч байгаа. За тэгээд дахин шинжилгээ одоо өөрөнд нь хийсний үрдэнд дөнгөж 2000-ад оны ихэнх үеэр энэ нь болохоор анчид ч юм уу сармагчтай холбоотой нутгийн хүмүүсээс анх үүссэн байна гэдгийг нь тодорхойлсон байгаа. Тэгээд тэгж тодорхойлох яг гарч ирэх болсон шалтгаан их юм бол дахин одоо Конго улсын сургуульд байсан эдээс шинжилгээ хийхэд тэр нь болохоор сармагчтанд байсан SIV-тэй маш төстэй HIV-1 гэдэг вирусын мутац гарч ирсэн шалгарсан юм байна. За тэгвэл ерөөдөө ойролцоогоор ингээд харах юм бол тэгвэл яагаад 1980 онд сармагчтай холбоотой гэдэг ойлгочлаа. Тэгвэл яагаад 1908-аас 1980 он хүртэл бүтэн 70-80 жил хүлээвсэн. Яагаад 80 онд гарах болсон юм бэ гэдгийг харах юм бол бас ингээд тухайн үедээ 1908-ад онд бол жижиг тосгонууд байсан, Африкийн тосгонууд. Тийм ч учраас тухайн үедээ жижиг вирус гарч ирээд энэ HIV-гээр өвчлсөн ч гэсэн тэр нь мэдэгдэхээргүй байсан байгаа. Тэгээ нөгөөтэйгээр бас хүний амьдралын одоо амьдрах нас нь богинохон байсан. Тэгээ ялангуяа ямар нэгэн HIV-гаас өөр вирусээр нас барах, Африкт нас барах боломжтой байсан. Тэгээд эсвэл одоо амьтанд бариулах ч юм уу хөгшин боллоод HIV-гийн шинж тэмдэг илрэх хүртэл хүлээх боломж ерөнхийдөө залуу хүмүүс нэлээх нас ордог байсан байгаа. Тийм болохоор одоо 60-70 хүртэл болохоор шинж тэмдэг нь илрээгүй хинж тэрг анзаараагүйсэн. Нөгөөтэйгээр Конго улс нь Бэлэг улсын колони байсан. Тэгээд тэр үедээ ерөнхийдөө жижиг тосгонууд байсан. Тэгээд 1960 онд тусгаар тогтнохдоо том хот болон хөгжөөд нэлээд хүмүүс одоо төвлөрөх болсон. Тэгээд нөө жижиг тосгонуудаас нь одоо шил 10,000 хүнтэй байсан бол дараа нь 500,000 хүнтэй болж өсөөд тэгээд гівгийн том хотод HIV-ийн хурдтайгаар тархах болсон байгаа. За тэгвэл яаж гадаад одоо бусад орнууд руу тархсан юм бэ гэж. За тэгвэл энэ хамгийн эхлээд Камерун одоо Конгоос гаралтай гэдгийг мэдчихлээ. Тэгээд бас тухайн үед бас дахин нөлөөлж байсан зүйл нь болохоор 1920-оос 1950-60-аад оны үед бас Европын улсуудаас Африк ТV-ийн халуун орны өвчнүүдийг эмчлэх зорилготойгоор маш их вакцин явуулж байсан. Тэгээд тухайн үед шприцээр дамжиж HIV буюу доохоноос халдварлаж байсан гэдгийг бас хүмүүс ойлгоод байгаа. Тухайн үедээ одоо ингээ харах юм бол баг 5,000 өвчтөнд зөвхөн 6 шприц хэрэглэдэг байсан байгаа. Тэгээд тухайн шприц ариутгаагүй тэр үдээр чинь нөгөө нэг удаагийн шприц гэж байгаагүй. Дохтой хүнээс аваад буцаагаал нөгөөдгөд нэгэ шахал. Тэгээд ерөөс Африкаар тэр чигээр нь ингээд доохын вирусыг зүгээр вакцин хийж ийсэн гэдэг нэрээр бас тараасан байгаа. За тэгээд Конго улс нь 1960 онд Бельгиас тусгай тогтнолоо зарлахад Бельгийн бүх инфраструктур буюу одоо дэд бүтцэн бүгд тэр чигт аваа явцсан. Багш сургууль одоо тэ эмнэлэг гэдэг бүх зүйлэн байхгүй болоод Конгос нэлээд бас хэцүү байдалд орсон. Тухайн үед нь ЮНЕСКО-гоос туслах хүчин татаж аваад тэр үед нь Хайти улсынхан бас өөртөө Африк гаралтай учраас одоо нөгөө Африкуудад туслая гэд ирсэн байгаа. За тэгээд тэр үедээ Хайтигийнхан Конго улсад ирээд одоо туслаа одоо сайн дурын ажил хийж байхдаа бас HIV-гийн халдвар аваад бутсан байдгаа.
За тэгээ HR-ийн халдар авсан Хайти улсын хүмүүс болохоор за 1970-аад оны үед ерөнхийдөө Хайтид бас нэг зүйл нэх юм бол плазма гэж байгаа тий. Донор, цусны донор өгдөг шүү дээ тий. Тэрнээс цусын улаан эсийг аваад үлдсэн одоо шар өнгөтэй нэг хэсэг байдаг. Тэрийг Америкийн нэгдсэн улс руу экспортлдог гэсэн тухайд яг эмчилгээний зорилгоор. Тэгээ Америкийн нэгдсэн улс бүрийн бизнес тогтцсон байсан. Тухайлбал 1 литрийг нь $3 хөдөлж авна гэдэг. Хайти улс тэгээд маш олон цусны доноруудыг тэ плазмагаа Америкийн нэгдсэн улсаас зардаг гэсэн байгаа. Тэгээд тэр үед чинь хамгийн анхны HIV-тэй хүмүүс 1980 онд мэдэгдсэн учраас 70 онд ингэж олон плазма тэ цусны донор зарж яхад тийм HIV байдаг гэдгийг чинч мэдээгүй явж исэн. Тэгээд ингээд дараа нь харсан чинь Америк, Канада, Европ, Өмнөд Америк, Япон тэ Солонгос, Таиланд гэд ингээд маш олон дэлхийн улсуудаар ингээд HIV-г ингээд тархаж эхэлсэн ийм одоо түүхтэй өвчин юм байна. Тэгээд түүнээс хойш ерөнхийдөө юу басныг нь бол сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. Зя тэгээд хамгийн сүүлийн бүлэг болох одоо сүүлийн 9-р бүлэг рүү орё. За одоо бүгдээ тэгээд 9-р бүлэг рүү орцгоё. Тэгэхээр 9-р бүлэг маань ингээд энэ номын маань хамгийн төгсгөлийн бүлэг. Тэгэхээр энэ ном маань төгсөхдөө бол ер нь бол outbreak гэж юу вэ те? Outbreak гэдэг маань одоо дэгдэлт те, өвчний дэгдэлт. Тэгэхээр юу хэлээд байгаа юм бэ те? Дэгдэлт гэдэг маань ерөнхийдөө одоо экологийн үндсээс нь харах юм бол те альва нэг одоо амтан маш богинохон хугацаанд гинт хэсгийг те гинт олноороо үрчгийг хилдэг гэнэ л дээ. Тэгэхээр өвчний одоо outbreak гэдэг чинь тэр вирус ч юм уу тэр халдвар маш богино хэсгийг л одоо дэгдэлт гэж яриад байгаа юм байна л да. Тэгэхээр яг үннийг хэлэхэд ингээд түүхэн талаас нь ингээд аваад үзэх юм бол дэлхий дээрх одоо хамгийн том дэгдэлт бол яг үнэндээ хүн төрлөختний өсөлт тий Homo sapiens буюу хүн гэдэг амьтны өсөлт өөрөө юм байна л да. Тэгэхээр бид нар бараг 200 сүүлийн 200-300 жилийн дотор 7 тэрбум болтлоо маш хурдтай тий гэрлийн хурдаар өсөж чадсан амьт юм байна л да тий. Тэгэхээр ялангуяа ингээд сүүн тижээлд амьтны түүхэнд нь ингээд аваад үзэх юм бол ийм том биетэй мөртлөө маш олон хэмжээгээр 7 тэрбум хүртэл ингэж өсөж чадсан гэдэг баг түүхэн тим амьтан байхгүй. Ер нь энэ нь бол хүн өөрөө юм байна л да. Бас экологийн талаас бол хүн гэдэг чинь бас л нэг төрлийн амьтан шүү дээ, тэ. Тэгэхээр энэ нь бидний хувьд ч гэсэн тэгэхээр энэ хүн гэдэг чинь өөрөө outbreak буюу ингээд одоо экологийн талаас нь харах юм бол ингээд дэгдэлт байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо экологийн талаас бол ингээд дэгдэлт болгон одоо төгсдөг. Тэгээд энэ дотор янз бүрээр төгсч болдог. Тэгээд маш хурдан төгсөж болно. За тэгээд яваанда тэр төгсөлт нь ингээд гарч ирж болно. Эсвэл шууд ингээд гэрлийн хурдаар одоо унаж болно те. Эсвэл одоо алга болоод дахиж гарч ирээд алга болоод дахиж гарч ирдэг байж болно гэх мэтчлээ. Тэгэхээр энд бас нэг одоо дурддагдаагүй нэг өвчин бол яг инфлюенса буюу одоо бидний хэлж цааснаар бол одоо ханиад гэдэг юм уу те. Тэгэхээр энэ хүний таамаглаж байгаагаар бол дараагийн хамгийн ч явахтай дараагийн гарч болох том нэг өвчин дэгдэлт бол те одоо флу буюу те ханиадтай холбоотой өвчин байж болно гэж хэлж байгаа. Тэгэхээр яг үүндээ ингээд бас олон төрлийн ингээд халдварт те ханиад том юм байна те. Халдварт өвчнүүдийг аваад үзэх юм бол ингээд маш их тохиолддог. Тэгээд тэр дотор айгүй complicated буюу айгүй тийм нэг одоо ярвагтай те маш олон төрлийн мутац ингээд олон төрлийн ингээд хувилбар гарч болох тэр өвчнүүд нь өвчний нэг бол яг ингээд ханиад том өөрөө юм байна л та. Тэгээд зүгээр л нэг ингээд өвчин одоо том өвчин дэгдээгүй тэр үед бол ханиадаар те ханиад томуугаар 3 сая хүн ингээд жил болгон нас орд юм байна л та. Тэ? Амар тоогоо зэн тий. Байж байгаа уучлаарай 3 сая хүнд халдварлаад тэгээд 250 мянган хүн нас ордог юм байна. Тэгэхээр харин тэгэхээр бас амар том байгаа зү тэ. Тэр зүгээр нөгөө том халдварт өвчин ингээ гараагүй үед штэ тэ. Тэгэл зүгээр л ингээд л тий. Тэгэхээр чин одоо ингээ одоо тийм ханиад томоо гарахаар чинь нэг H5N1 эсвэл H1N1 гэл ингээл яриад байдаг штэ тий. Тэгэхээр энэ нь ингээд юу юм бэ л та. Нэг хоёр төрлийн протеин л байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг H протеин тэгээд N протеин. Тэгээд тэр хоёрын нэг H нь болохоор тий 16 төрөл, N нь болохоор 9 төрөл байдаг юм байна. Тэгэхээр тэр 16 9 хоёр чинь ингээд хоорондоо ямар нэгэн комбинац, ямар ч комбинац байж болдог. Тийм болохоор дараа жил ч юм уу дараагийн ханиад том
ямар төрлийн комбинац байхыг ингээд мэдхэд айгүй хэцүү те. Тийм учраас бид нэр жишээлбэл одоо таниад томооны вакцин те энэ жил үйлчлэх үгүй юу гэдг нь бас өөрөө хүртэл асуултын тэмдэгтэй байдаг ийм учиртай юм байна л да. За тэгээд энэ ном тэгээд ерөнхийдөө бол төгсөхдөө буцаад за энэ бүхний ард нь хамгийн гол нь яг хэн байгаа юм бэ? Яагаад энэ сүүлийн үед ингээд халдвар төвчнүүд ингээд шил дараалал гараад байна? Эдгээр нь хоорондоо холбоотой юу те? Тэгэхээр мэдээж эдгээр бүгдээрээ хоорондоо холбоотой бас шалтгаантай учраас ингэж бас яг гарч байгаа те. Тэгэхээр хүн төрөлхтөн бид нөр өөрсдөө маш их хэмжээгээр outbreak буюу дэгдэлт болж ингэж өсөж өгд те. Өөрсдөө хоол одоо гаргаж идэхин тулд эсвэл хоол болгохын тулд те маш дахиад ч юм уу те одоо тэжээвэл амьтдыг маш олон тоогоор нь одоо үржүүлж те бас одоо зэрлэг амьтдын амьдардаг байсан газар орчин экосистемийг тэр чигээр нь өөрчилж те тэр үтгийг хэлээд одоо climate change буюу дэлхийн дулаалал хүртэл гаргаж ирсэн одоо бид хүн өөрсдийнхөө нөлөөллөөс болж гаргаж ирснээр буцаад энэ халдвар төвчнүүд гаргах тэр амьтанд одоо ингэж outbreak буюу дэгдэлт болоогүй тэр халдвар төвчнүүдийг те ингээд өөрсдийнхөө одоо сөрөг үйл явдлаас болгож ингэж гаргаж ирж байгаа нь те энэ нь хүнээс өөрийнх нь одоо хийж байгаа үйлээс ингэж гарч ирсний одоо үр дүн юм а гэж ойлгоход бол буруудахгүй юм байна л та те. За тэгээд хамгийн бас тэгээд тэр дотроо ингээд нөгөө тэр амьтнаас ингээд хүнд халдварладаг тэр халдвар төвчнийг ингээд ор үндэсгүй устгах гэдэг бол бараг л боломжгүй зүйл гэдгийг би энэ номноос бол ойлголоо. Нөгөө талаараа гэх юм бол яг нөгөө зөвхөн хүн дотор байдаг өвчин байна тийм үү? Одоо тэр салхин цэцэгч гэдэг юм уу те. Тэд нарыг бол ингээд ор үндэсгүй устгаж болдог. Ягаад гэвэл хүнд л дотор байдаг учраас бид нар контролдож чаддаг. Тэгэхээр амьтнаас хүнд ирж байгаа өвчнүүдийг бол контролдоход бол бараг л те одоо практик дээр бол боломжгүй юм байна. Тэгээд энэ бүхэн маань яг эцэст явж хүний өөрийнх нь одоо экологи гаргаж ирж байгаа тэр сөрөг үр дагавар тэгээ буцаад тэрүүндээ яаж хүлээж авч байгаа, яаж респонд хийж байгаа, ямар одоо зан авир гаргаж байгаагаасаа шалтгаалж те одоо энэ бүхэнд хамаардаг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За тэгээд энэ хүрээд ном маань ерөнхийдөө бол одоо 9 бүлэг маань ингээд өндөрлөлөө те. Тий. Маш их тоо баримттай, маш судалгаан дээр үндэслэгдсэн ном байсан. За тэгээд яг Нагитай бас адилхан миний хувьд ч гэсэн бас нэлээд маш их баримтыг ойлгосон. Тэгээд энэ өвчнүүдийг өөр талаас нь харах. Тэгээд номоо уншиж дуусны дараа би барыг өстө хүмүүс өөртөө гай тарьсан юм чи одоо ингээд гай ингээл баг одоо хогч ингээл барыг барыг тэгэл дуусгах юм байна шүү дээ. Гэхдээ яг хуу үнэхээр бид нар бол экосистемд буруугаа үзүүлж байгаа. Энэ өвчний вирусүүд, бактериуд болохоор яхаар байгаль угаасаа байсан үнэ те Амазонд байсан, Африкт байсан зүгээр байдгаар мөрөөрөө тэнд явж ирсэн юмыг бид нар очиж гараараа очиж хүрчээд өөрсдөө өвдчихэд вирусээ авчиж тавьчаад тэгээ гоншгоноод байгаа. Тэгэхээр энэ одоо энэ номыг уншсны дараа ч гэсэн одоо энэ хятад гарч байгаа яг коронавирус те тэгэхээр энийг ингээд бас шал ондоо өнцгөөс харж байна л да. Хятадд л очиод ингээл ин гаргацлаа ч юм уу те эсвэл дахиад нь ингээл яг нөгөө SARS-ийн өвчин гарчлаа ч юм уу. Тэгэхээр бас энэ нь юунаас халдварлсан те одоо ямар хин тээгч ямар амьтан тээгч болоод тэгээд ямар амьтан дамжуулаад халдах гэд гимчлийн ингээ процессуудын одоо шал ингээд ондоо өнцгөөр харж байна л да те. Тэгэхээр ийм тэгээд яагаад ийм амархан вакцин гаргаж чаддгүй? Яагаад хүмүүс өмнө тааж мэдээгүй юм гэдэг юм те. Ямар зүйл маш complicated одоо тэр хүн ширэнгэн ойн донд бүтэн жил алхсан юмнээсээ тэр вирусыг очиж цуглуулж чадахгүй байшаа гэх мэтчлэн яг шинжлэх ухааны ханчд бол тэнцээ эрдэмтэд өөрсдөө маш их тий effort буюу зүйлийг гаргаж байгаа шүү дээ тий гисэнээс энэ их хэцүү зүйл гэдэг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм халдвар төвчнүүд ингээд гараад дуусчихгүй биш тий ийм халдвар төвчнгүүд ялангуяа хүмүүс ингээд байгальтайгаа буруу харьцах тусам бол улам их хэсэг юм байна. Тэгээд тэр чинийгээрээ ч гэсэн бас өөртөө буцаад биднэрт өөртөө маш их эрсдлийг авчрах юм байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна те. За тэгээд хоёлаа ямар ч гэсэн энэ хүрээд те номоо өндөрлөе. Тэгээ өндөрлөхөөс өмнө спонсор хэлье гэж бодож байна. Боломжтой ёсоор манай спонсор бол Think Pharma байгаа. Эрүүл амьдралын хэв маягийн түгээцгээ, эрүүл мэндийн чанарыг хэрэглэж подкаст ивент гэгч Think Pharma. За тэгээд энэ хүрээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Тэгээд
дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай. Баяртай.